цайгаа гэж 3 цагаан нь 2 бүтөөндөг оруулаад өнөөдөр бол өглөөний эхлэлийн хол крем райс уураг өндөгний цагаан тэгээ жоохон ногоо тэмцэн бас жоохон зайтай болохоор өглөөдөө гэж хаалж байгаа. Cream of rice. Тэгээ 30 г уураг. Өнөөдөр чинь 3 дахь өдөр гэхээр ерөөхдөө нэг дундаар нүрсээ аавна. Төсөө өдөр ер нь их нүрстэй. Ер нь high carbтэй байдаг. Тэгээ дундаар авахтай тал банан өглөөний цайнд оруулнаа. За өглөөдөө нэг жоохон 50-60 г бирс баримжилч дөө. Тэгээ баг зэргийн синама. За өглөөний цай маань бэлэн болсон. Дараагийн хоол цээж мах будаа. Өнөөдөр чинь 150 г цээж мах, 200 г будаа. Нэг хоолндоо гэдэг чинь 3 хоолн дээр 600 г будаа. Тэгээ оройн хоолн дээр за 200 г төмс оройдоо идэх юм байна. Тэгээ ногоо тустай ногоогоо оруулж болно. Би энэ чинжүү, брокколи, сонгон нэг хвчлээ иддэг өөрөө дуртай болохоор цээж маха жижиглж байгаа жоохон амталж. Яасан миний яха? Амталж наа тэгээ тусгуу шарагч нь болгоч. Иймэрхүү жижиглээл. За цээж махан дээр баг зэргийн оливын тос. Яг тэмцэнээс жоохон зайтай болохоор л ингэж тос хэрглэж байгаа шүү. Бусдаар бол нэг сүүлийн 2 сар марч юм уу гэж тос мосыг хэрглэхгүй. Одоо хондоол чеснок саримсны нунтаг. Пешц. Я. Гэл тасатар батж байгаа л. Яг тусгуу шарагч нэг 15-аас 20 минут байхад л тэгэл. Яа тусгуу шарагчнда цээж махаач. Градус дээр 20 минутын дээр за 200 градус. Үгүй. Shit. Жангл мола. Сүүс дурсан түүх чи амар
За хоолой грамлнаа. За хэрвээ тэмцээнд орноо, тамирчин болноо гэж бодож ивэл бүх юмыг грамлна. Грамгүй нэг ч юм байхгүй. Одоо нэг бондгор цээж мах өдөрт эсвэл нэг уут цээж мах идэн, нэг бондгор төмөс идэн мэднэ гэж тийм ямар ч ойлголт байх ёсгүй. Бүх юм грамаар өдөрт идэж байгаа бүх юмаа тооцох хэрэгтэй. Тэгж байж л гоё болно шүү. За нэг 150 г махтах хэрэгтэй. Гурав дахь хоол бэлтгэлийн өмнөх хоол. Өнөөдөр мөр хийн. Тийм болохоор бэлтгэлийн өмнөхдөө үхрийн машинцсан мах. Үхрийн машинцсан маха. За 150 200 г явцаа багт болно. За үхрийн махтай хоол ер нь дэглэмдээ оруулж байгаа бол аль болох бүх өөх хальсыг салгаж агаад тэгж оруулах хэрэгтэй. Би ингээ махнуудаа яг нэг удаагийнхаар нэг 150-аас 200 г-аар жижиглээ бэлтжтэй. Тэгэхээр цаг айгүй хэмндэг. Хоолой бэлтэх гэж хэдэн цаг хацуултаад байхгүй юм. Бүгдийг нэг дор бэлдсэн ч нэг 30-40 минут л болно. Тийм болохоор бүх махаа ингэж жижиглээ бэлтждэг. За бэлтгэлийн өмнөх хоол нэг бэлтгэлээс 30-аас 40 минутын өмнө болгоод идчихвэл зүгээр. Яг тулчгаар бас бэлтгэл хийхэд эвгүй байгаад. За бэлтгэлийн өмнө 200 г та 200. Гэтэ хүн болгоо ингэж 200 250 150-аар бол хооллохгүй шүү дээ. Ер нь өөртөө өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө булчингийн масс нь тааруулаад ч юм уу. За тэгээс хоол идчихэд бэлтгэлтэй явъя.
дараах хоол. Дөрөвт хоол. Грамм бота. Все, орой бол